Намайг Кейдэн гэдэг би хээр талд амьдрахыг хүсдэг. Хээр тал дээр тэгвэл алхаад амьтдыг хараад л. Чи хэдэн настай вэ? 6. Чи ямар амьтдыг хармаар байна? Цоохор ирвэс, цөөвөрчөн, ирвэс, бар бас арслан. Цөөвөрчөн яадгийг чи мэдэх үү? Тэд чинь амьтны сэгээр хоолдог, бас арслангуудыг чөхөөж чаддаг. Арслан чинь хурдан давхаар өвчдөг байхгүй юу? Яг араадныхаа арслан дээр гардаг шиг. Цөөвөрчөн бас инээдэг те? Аахаа тэд нэр ах гэд бас муухай санаатай болохоор муухай ха гэдэг. Ихэнх жаахан хөвгүүд орой орондоо орох дургүй байдгийг эцэг эхчүүд бүгд мэднэ. Нэгэн харанхуй хүүтэн шин Кейдэн хүү зүүд нойрондоо умбуж бас зүгтхийг оролдлоо. Цөөвөр чоннуудаас шүү дээ. Өглөөхөн араадныхаа арсланг үдсэн юм л да. Гэтэл одоо хорон санаат цөөвөр чоннууд зургтнаас гарч ирээд араас нь хөөгд байна гэж тэр үнэмшсэн байлаа. Нөгөө тавтаа сайхан нойрсох ёстой Кейдэн чинь харин ихэр татан уйлж гарсан юм. Хоцны шүгэнд нэг цөөвөр чон байсан. Тэгээд л би сэрчгсэн. Аав нь түүний уйлахыг сонсоод орж иржээ. Тэгэд айхаа болоход туслаач гэж Есүсээс залбирэн гуймаар байна уу гэж асуулаа. Есүс сүмээсээ наашаа ирж чадах юм уу гэж Кейднийг хэлгээд аав нь нэмсэглэж хүү минь Есүсийг бид сүм дээр орчиход ирсэн юм бишээ. Тэр яг одоо энд сүнсээрээ бидэнтэй хамт байгаа юм шүү дээ гэснэ. Хүү минь хүн болгон бүр ээж аав нар ч заримдаа айдаг. Харин бурхан тэдэнтэй ариун сүнсээрээ бас л хамт байдаг. Бурханыг энэ дээрээ сүнсээрээ хүүтэй минь хамт байгаач гэж аав нь гуйх уу гэлээ. Кейдэн нусаа татснаа аав руугаа нэмсэглэн хараад яах юм бэ? Тэр аль хэдийн энд байгаа юм чинь гэлээ. Цөөвөр чоннуудаас айснаас хойш би харанхуй сүдрээс айдаг байсан. Харин одоо юунаас ч айхгүй байгаа. Гэхдээ нинжа гөвөөс 1-р анги. Олны өмнө гарч ихтгэл тавина гэхээр л айдаг байсан. Усны могоо. Би могоонд дургүй. Ёстой үзэн яддаг. Хөлгөө мөртлөө хурдан хөдөлдөг ямар ч юм амар штэ. Ирээдүгээс. Аалз. Би аалзсан дургүй. Өөрөө жолоод тутнаа машин гээд тим минутад би дурлаад байдгүй л дээ. Заваа муухай жоо. Ер нь ярьснаа. Үнээр хэлий нөгөө усан сангийн орол талим зурчихсан байдаг штэ тий. Тэрнээс үнхэлцэг хагадаг байсан. Өндрөөс айдаг шүү. Аалз. Алиалагчдаас бас өндрөөс. Торхооноос би өстой дургүй. Дундуур нь хуваага тавихлаар 2 болчихдог үсттэй. Тэр торхоо чинь Би соныг үнэхээр их үзэн яддаг да. авраг загас. Үнэн амар. Авраг загас их сүртэй амтай. Би ер нь хатгуулж байгаагүй. Юунд ч хатгуулж байгаагүй. За, мод тогшгоос. Бид үдсгэлэнд Бритиш Колумб нутгийн эрэг хавь газар ирээд байна. Энд зөвхөн заваар л ирэх боломжтой юм байна. Манай зургийн багийнхан завин дээр гарангуутал энэ сайхан газар чинь ариун сүнсний тухай 2 ангийн зургийг авдаг хэрэгээг эзгээсэн. Одоо олон бүлэг айл багийн амралтын өдрийн сургалтаар ийш тийшээ явчихсан байгаа. Бид тэр ангийг одоо хийх болно. Заримдаа бурхны тухай бодглохлоор биднээс алс хол жимшиг амьдралаас минь тасархай хамаагүй жимшиг санагддаг л да. Гэтэл Библиэд болохоор бурхан ойрхон байна гэж бичсэн байдаг. Яг одоо ч тэр тантай хамт байна. Тэр хүн нэг бүртээ ариун сүнсээрээ хамт байдаг. Та бурхны сүнсний талаар нэг их дуулаагүй байж мэднэ. Бурхны ариун сүнсний тухайд би анх залбирал дээрээс нөгөө эцэг хүү ариун сүнсний нэрээр гих үед л сонсч байсан. Эцэг хүү сүнс бол гурвал гэж сүмдэр заадаг. Мөнхөд оршигч ганц бурхан байдаг бөгөөд эцэг хүү ариун сүнс юм. Ганц бурхан гурван бодгал. Чухам энэ гайхалтай үнэн хүн бидний төсөөллийг тэлж бурхны гайхалтай чанаруудыг илчилдэг шүү дээ. Ариун сүнс бол ямар нэг тодорхойлж боломгүй юр бусын хүч биш ээ. Тэр бол бодгал.
Библи түүнийг хэлэхдээ тайвшруулагч, туслагч, өмгөөлөгч, чиглүүлэгч, мэрэгэн ухааны сүнс, Бурхны бэлэг, Есүсийн сүнс гэх мэт олон янзын үг ашигласан надад оновчтой санагддаг. Энэ хэсэгдэр бид ариун сүнс гэж хэм тэр юу хийдэг юм гэдэг асуултанд хариулахын тулд Библиэс түүхээс судлах юм. Орчлон ертөнцийг бүтээхэд ариун сүнс байсан гад анхны хүмүүст амин амьсгалыг үлээн оруулжээ. Бурхны зорилгоодыг биелүүлэх хүчийг хүмүүст тэр өгч байсан тухай хуучин гэрээнд өгүүлсэн байдаг. Тодорхой цагт тодорхой үүргийг биелүүлэх хүмүүс ариун сүнсээр дүүргэгдэж байв. Тухайлбал ард түмний хамгаалах онцгой хүчийг өгөхөөр Самсоныг ариун сүнс дүүргэсэн. Ур ухааныг өгөхөөр Бурхны сүнс Безалел гэдэг хүнийг бас дүүргэсэн. Гэтэл 35 дугаар бүлэг дээр тэр түүнийг мэрэгэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх талын ур чадварт Бурхны сүнсээр дүүргэсэн нь бүх талын урлалыг хийлэхийн тулд юм гэжээ. Иш үзүүлж Бурхны амнаас гарсан үгийг дамжуулах Исая, Иремья хоёрыг ч тэр бас дүүргэж байсан. Ариун сүнс цоо шин гүн гүнзгий аргаар бууж ирэх өдөр ирнэ гэдгийг амлалтын бичвэрээс бид олонтоо харж болно. Тодорхой нөхцөл, тодорхой хүмүүс дээр л бууж ирдэг байсан тэр сүнс Бурхны хүмүүсийг бүгдийг дүүргэж тэдний зүрх сэтгэлийг үргэлж орших орон гэрээ болгох нь айсуу байлаа. Изекиэл номонд Бурхан ард түмэндээ хандаж би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг өгнө. Би махбодоос шин чулуун зүрхийг зайлуулж та нарт махан зүрхийг өгнө. Би сүнсээ та нарын дотор оруулна хэмээн айлджээ. Мөн Йоол номонд Бурхан дараа нь би сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд охид чинь иш үзүүлж, хөгшчүүл чинь зүүдэлж, залуус чинь үзэгдэл үзнэ. Боол шивгчэнгүүд дээрч тэр өдрүүдэд би сүнсээ цутгах хэмээн айлджээ. Есүсийн мэдлэгтэй зэрэгцээд ариун сүнсний үйл ажил идэвхжээ. Түүнийг хүрээлж байсан хүмүүс бүгд ариун сүнсээр дүүрв. Түүний их Мариад ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс төрөх хүн ариун нэгэн байх бөгөөд Бурхны хүү гэж дуудагдах болно хэмээн айлдсан байдаг. Библиэд Есүсийг тээж байсан Мария Садангийн эгч Элизабетийн дайлчлагад Элизабет ариун сүнсээр дүүрчээ. Есүс өөрөө ариун сүнсээр дүүрэн байлаа. Түүнийг баптизм хүртэх үед ариун сүнс буун ирсэн билээ. Есүс бүхий л гайхамшигт үйлсээ бүтээхдээ сүнсний хүчээр үйлдсэн юм. Нэг удаа иш үзүүлэгч Исаягийн бичснийг Есүс чангаар над дээр эзний сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээ хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтд байгстыг чөлөөлөхийн сацав. Эзний тааламжит жилийг тунхаглахын тулд болоо гэж уншаад энэхүү бичвэр өнөөдөр сонсголттой нь биелэлээ гэж айлдав. Энэ бүхний түлхүүр нь бий байгаа юм гэж тэр айлдсан хэрэг. Бас нэг удаа шавнартайгаа зоог барьж байхдаа ийм тушаал өгчээ. Иерусалимыг үл орхиж эцгийн амлсныг хүлээ. Надаас та нар үүнийг сонссон билээ. Йохан усаар баптизм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд ариун сүнсээр баптизм хүртэх болно. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим, бүх Юудэ, Самари, тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно. Анхны итгэгчид үүнийг амьсгал даран хүлээж байлаа. Тэд хүлээсээр л эцгийн амлалт хизээ биелэгдэх болоо. Яг л ориглон дарсны лонхыг сэгсрэх шиг Пентекостын өдөр тэднийг хамтдаа байх үед бөглөө нь суг үсрэв. Хүчит хуйсалх мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буув. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг хар хэлээр ярьж эхлэв. Юр бусын гайхалтай зүйл тохиолдов. Хүмүүс үүнийг яаж ойлгохоо мэдэхгүй байсан болохоор өөрсдийнхөө тайлбарлан эд хэтрүүлээ дуучгаж, согтчихж гэв. Харин Петр босоод юу болоод байгааг би хэлээд өгье. Эд согтуу биш. Өглөөний 9 цаг л болж байна. Энэ хүмүүс ариун сүнсээр дүүрч байна гэжээ. Бурхны амласан зүйл энэ байсныг цугласан олонд мэдүүлэхийн тулд тэрээр хуучин гэрээний иш үзүүлэгч Йоолоос иш татаж эцсийн өдрүүдэд би сүнсээ бүх махбод дээр цутгана гэсэн байдаг билээ гэснэ. Одоо энэ нь та нарт өгөгдөж байна хэмээн бүрч гайхалтай мэдээг тунхаглав. Тодорхой цагт, тодорхой зорилгын төлөө, тодорхой хүмүүс төр ирдэг байсан ариун сүнс хэмээх бэлэг одоо хүн нэг бүрийн төлөө ирэх боломжтой болсон. Шинэ гэрээг бичсэн хүмүүсийн ариун сүнсийг хэлэхдээ ашигласан параклетос гээд нэг грек үг байдаг. Дэргэд ирсэн нэгэн гэсэн утгатай. Заримдаа үүнийг өмгөөлөгч буюу өмгөөлж хамгаалахаар хажууд ирсэн нэгэн гэж, заримдаа урамшуулагч буюу дэмжинд итгэхээр дэргэд ирсэн нэгэн, бас тайвшруулагч, туслагч гэж орчуулдаг. Угтаа бол энэ үг хамт байхаар дуудагдсан нэгэн гэсэн утгатай. Газрын дундад тэнгист жижиг завь эвдэрчихвэл том завь илгээж бомб руу чирүүлэн аюулгүй авчирдаг байжээ. Тэр том завийг параклетос гэж нэрлэдэг байлаа.
Британийн ойрын зангиултын тамирчин Дерек Редмонд зуны Олимпийн 400 метрийн хагас шигшээд уралдаж байхад хөлийнх нь шөрмөс тасарч шурган унсан юм. Түүний хувьд уралдаан дуусчаа гэж харагдаж байлаа. Гэвч тэр шантралгүй өндийн босоод барианы зурс руу чиглэн догонцсон гүйж эхэллээ. Гэтэл хаанаас ч нэг хүн хамгаалтын хашлагыг давж гүйлтийн зам руу гарч ирээд Дерек Редмондыг түшиж авлаа. Энэ хүн түүний аав байсан. 65 мянган хүний уухайн төрлөг дор барианы зурс хүртэл нь хүүгээ түшээд гүйсэн билээ. Бидний амьдралд ариун сүнс чухам үүнийг л хийдэг. Амьдралын маань бүх салбар дээр бүр гайхалтай арга замуудаар бидэнтэй хамт байж тусалж дэмждэг. Түүний оршихуйл гэж бодож байна. Үүнийг л тэр бидэнд үлдээсэн байх л та. Хамгийн түрүүнд миний толгойд орж ирж байгаа зүйл бол амар амгалан. Нэг үслэл бодогдож байна. Бурхан Бидний хүрээлдэг эрчим бид үнийг бий болгодог шүү дээ. Би тэгж бодож байна. Гурвал санаанд орж байна. Багтаа. Сүнс ч юм уу? Нэг тийм тусгай оршихуй хамгаалагч тэнгэрэлч ч юм уу? За мэдхгүй. Энд чи одоо хорвоо ертөнцид оршин байдаг хүч шүү дээ. Итгэхэд туслуулах Есүс Христос эзэн гэдгийг тунхаглахад маань туслуулах. Бас өдөр бүр бидний амьдрал туслуулахаар Бурхны Есүсийн илгээсэн. Одоо энэ дэлхий дээр байгаа хамгийн хүчрэг зүйлтэй. Бидэнтэй бүгдтэй маань хамт байх гэсэн Бурхны арга зам гэж үздэг. Ариун сүнс өнөөдөр бидний амьдралд маш олон гайхалтай сайхан зүйлийг хийж өгдөг. Жишээлбэл Бурхны хайрыг хувьчлан таньж мэдгэд маань ариун сүнс тусалдаг. Бурхны гэр бүлийн нэг хэсэг гэдгээ зүрхний гүнээс ойлгож мэдгэд тусалдаг. Ром 8 дугаар бүлэг дээр биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг гэжээ. Яг үүний өмнөх ишлэлдэр та нар үрчлэлийн сүнсийг авсан билээ гэж зохиогч бичжээ. Бид Есүст итгэснээр Бурхны хүүхдүүд болон үрчлэгддэг. Энэ бол өндөр дээд завшаан хамгийн ойр дотны харилцаа билээ. Тэгээд цааш нь түүгээр бид Абба, Аава гэж дууддаг гэж бичжээ. Энд буй Абба гэдэг үг нь Аава, Аав минь гэсэнтэй яг адилхан. Бурхантай харилцах маш ойр дотны харилцааг бидний амь амьдралыг эрс өөрчлөх тийм хайрыг илэрхийлж, чухам тэр хайранд эргэлзэлгүй итгэхийг сүнс бидэнд хүсдэг. Манай ах их хэцүү амьдралтай айл байсан. Ээж маань архинд гүн орчихсон. Аав ээжийг зоддог байлаа. Намайг дөрөвтэй байхад ах бид хоёрыг ээж ааваас салгаж тэгээд нөгөө асран халамжлах айлуудаар байлгадаг болсон л доо. Биднийг асарч халамжилж байсан нэг айлд байхдаа би Бурхантай учирсан юм. Тэгэхэд л анх удаа гэр бүлийн эрүүл харилцаа гэж зүйлийг олж харсан л та. Сэтгэл тайван сайхан байдаг байсан. Айлуудаар дамжиж яваад 8 нас хүрсэн. Миний төрсөн өдрөөс 3 хоногийн дараа эцэг их маань үнэн дээр миний төрсөн өдрөөр л тэр хоёр муудалцаад л байсан л та. Тэгээд яг 3 хоногийн дараа ээж салах хөргөдлөө өгсөн. Ингэж амьдрах мэдээж хэрэг бидэнд ч тэрэнд ч сайхан байгаагүй нь ойлгомжтой. Гэвч удалгүй 7 хоногийн дараа аав нөхцөл байдлыг өөрийнхөө болгох гээд ч юм уу ээжийг тавьж явуулахгүй гэсэндээ уурандаа ээжийг бүрлэгчихсэн. Тэгээд дараа нь өөрийгөө. Тэгэхэд мэдээж надад нөгөө жаахан юм чинь иймэрхүү юмыг ойлгохгүй гэж хүмүүс боддог юм шиг байна лээ. Хүлээж авч чадахгүй гэдэг ч юм уу. Гэвч би жаахан охин байсан ч гэлээ. Тэгэхэд шууд л Бурхны оршихыг мэдэрсэн. Би чамтай хамт. Тийм болохоор зүгээрээ гэж хэлэх шиг л болсон. Бид хоёрыг суулгаад л эхэндээ бол би зүгээр л яаж чадахгүй энийг сонссон. Гэвч сүүлд нь маш их уур хурч сэтгэл эмтрэн шаналж эцэг минь амиа эгүүтгэхэд бид хоёрыг орхиж явахаар сонголоо гэж юу. Тэгээд бүр ээжийг минь бас аваад явчихлаа гэж юу гэж бодохоор л маш их хэцүү байсан. Энэ уур хилэн гэхдээ аав руу чиглэсэн байгаагүй. Бурхан дуурлаж байсан. Би жаахан байсан болохоор Бурхан гэж хин юм бэ? Тэр юу хийдэг вэ гэдгийг бүрэн ойлгож чадаагүй байсан байх л та. Бурханд л уур хүрээд болохгүй байсан.
бидэнд хайртай гिचгээд бидний төлөө байдаг гिचгээд тэр яагаад ийм юм тохиолдохыг зөвшөөрснийг юусоо ойлгож чадахгүй байсан. Нэг хүн намайг сүм дуурж авчрах хүртэл ийм байсан. Тийшээ яваад бурхан тэнд байгааг мэдэж байсан ч гэсэн бурхан нөгөө би амьдралдаа бурханыг хүлээж авсан байсан л да. Гэхдээ нөгөө эн чин зүгээр нэг сүмийн үйл ажиллагааны төгсгөлд залбирхаас ч илүү юм л да. Ариун сүнстэй ховчлон учирч байж л энэ бүхэн бүр ч илүү бодиттой болдгийм байна лээ. Надад тэр зүйл тохиолдсон. Би суугаад уйлаад л байсан. За амьд үлдсэн минь учиртай юм байна. Надад амьдрах шалтгаан байгаа юм байна. Би үлдсэн амьдралдаа өдөр бүр ариун сүнс миний дотор ажиллаа хийж намайг ашиглахыг нь зөвшөөрөе л гэж бодогдсон. Ер нь бол би дуу захах хүсэлтэй гэдгээ угаасаа сайн мэддэг байсан. Залуучуудын цуглаан дээр сууж байхад тэр уйлралд бид хизээд ганцаараа биш гэсэн сэдвээр явж байсан л да. Яг энэ үг миний санаанаас ерөөсөө гарч өгөхгүй байсан юм л да. Ийм дуу бичнэ гэж би дотроо шийдсэн. Би зүгээрээ би ганцаараа биш. Тийм санагдаж байсан ч ганцаараа биш гэж өөрөө өөртөө хэлсэн юм л да. Энэ дуу их энгийн үгтэй. Гэхдээ хүнд ч хэрэггүй амтан гэдгээ мэдэрч ичиж гутарч суухад үнэндээ хамгийн хэцүү яг тэр үед л бурхан дандаа хамт байдаг. Ариун сүнс чам дээр ирэхэд чи хүчтэй болж, зориг орж, бодож байснаасаа хавьгүй агуу зүйлийг хийж чадна гэж чин сэтгэлээсээ дуулсан юм. Миний хувьд ариун сүнс бол миний баяр баясгалан амьдралын маань түшиг тулгуур. Түүнгүүгээр би зүгээр л би. Түүнтэй хамт бол харин би илүү хүчтэй, чадaltaй, би айхгүй. Ариун сүнс биднийг өөрчилж шинчилдэг. Хайр, баяр хөөр, амар амгалангаараа биднийг дүүргэдэг. Хортой зуршлуудаас салж чөлөөлөгдөхөд ч тусалдаг. Айдас, түгшүүр шанал, муу зуршил, донтолт гээд бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг маш олон зүйлс байна. Эдгээрээс салж чөлөөлөгдөх боломжгүй юм шиг санагддаг. Гэвч Бурхны сүнс биднийг чөлөөлөхдөө нүглийг, донтолтыг ялан дийлэх хүсэл эрмэлзэл, хүч тэнхийг хайрладаг шүү дээ. Бусадтай харилцаагаараа бид өөрчлөгддөгтэй адилаар Бурхантай харилцаа Тэнгэрлэг эцэг маань өөрөө биднийг өөрчлөн шинчилдэг. Зарим салбар дээр энэ эрх чөлөөг бид шууд л авч чаддаг байхад өөр бусад салбар дээр бол эрх чөлөөтэй байх хүч тэнхийг өдөр өдөрт нь Бурхан хангаж өгдөг. Ариун сүнсийг бид амьдралдаа илүү найр тавин оруулах тусам улмал эергээр өөрчлөгдөж өсөн дэвждэг. Галаат номын 5 дугаар бүлэгт харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр инрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирах юм гэсэн байдаг. Хайр, баяр баясгалан, амар тайван гэд бодоод үзэхээр үндэ ариун сүнсний өгдөг энэ зүйлсийг бид илүү ихээр л хүлээж авахыг хүсдэг үстэй. Би төвчээрээс хойшин сонссонгүй. Уучлаарай. Бие захирах дэлгүүр хэсгээс та асуудал байна. Зовлон болоод байна. Миний хувьд гэвэл амар амгалан байх гэдэг маш хэцүү асуудал болчихсон. Сэтгэлийн амар амгалан олчихвол амьдрал маань тэс ондоо болох юм шиг санагддаг. Төвчээрл гэж хэлэндээ би ихэнхдээ л бие барьж чаддаггүй юм л да. Арай л амгалан тайван байдаг бол илүү жаргалтай юм хаа. Толгой дотор дандаа айлтгүй юм бодогдоод бүх юм тэгтлэх зоод баймааргүй л байна. Амар тайван. Яагаад гэвэл хүн чинь амар тайван байвал баярлаж, хайрлаж, сайхан сэтгэлээр хандаж чадна үсттэй. Хайр юм байна. Хайр хамгийн агуу шүү дээ. Тийм биз? Би их түргэн бодлохгүй юм л дээ. Бие сайн захиж чаддаг болчихвол амьдралдаа байдаг олон юм өөрчилж чадах байх л та. Амар тайван. Хайр. Нөгөө юу гэлээдээ сандгүй дахиад хэлдэ. Нийгэмдээ шудраг ёсыг тогтоох гэсэн ирмэлзэлтэй хүмүүстэй би улам их тааралдах болж байна. Ихэнх нь залуу хүмүүс. Бусдад үйлчлэх гэсэн чин сэтгэл нь надад үнэхээр таалагддаг. Дэлхийг өөрчлөе гэсэн сэтгэл нь. Бидний ярихыг хүсэж байгаа сүүлийн зүйл бол ариун сүнс бусдад үйлчлэх хүчийг бидэнд хэрхэн өгдөг тухай юм.
Пап Фрэнсис айлдахдаа ариун сүнс чуулганыг амьд болгон хүчрхэгжүүлж, тэсвэр хатуужилтай байж, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг хүргэх эр зориг өгнө гэдэг бат итгэл бидэнд бий гэжээ. Найдварын мэдээг бусдад түгээх эр зоригийг ариун сүнс бидэнд өгдөг. Сэтгэл зүрхэнд минь бурхан хайраараа хүрэх үед энэ тухай бусдад хэлмээр, ярмаар хүсэл цаанаасаа л төрдөг. Гэвч ярихаас бид айдаг. Харин Есүст итгэдэг тухайгаа ярих зоригийг ариун сүнс л бидэнд өгдөг. Бусдад үйлчлэхэд хэрэгтэй өөр бэлгүүдийг ч бас бидэнд өгдөг. 1-р Коринт 12 дугаар бүлэгдэр сүнслэг бэлгүүдийг буюу сүнсний бэлгүүдийг бурхан хэрхэн өгдөг тухай Паул өгүүлжээ. Бэлгүүд нь ялгаатай ч сүнс нь ижил гэжээ. Тэгээд цааш нь бусдад үйлчилж, урамшуулан дэмжихэд маань зориулж ариун сүнсний өгдөг янз бүрийн сүнслэг бэлгүүдийг тайлбарласан байна. Ингэж бичжээ. Нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн аж. Нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд мэдлэгийн үгийг тэрл сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх сүнсээр, нөгөөд нь эдгэх бэлгийг нэг л сүнсээр өгсөн. Өөр нэгэнд нь гайхамшгуудыг үлдэх, нөгөөд нь иш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярих байг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг мөнөөхөл нэг сүнс ажилуулдаг бөгөөд хүн бүр тус тусад нь өөрийн хүссэнчлэн хуваарилдаг. Хамгийн гол нь юу гэж? Хүн бүрт Бурхны өгсөн онцгой бэлгийг ашиглаж хийх ёстой зүйл гэж байгаа. Чуулганы хүн бүрд ариун сүнс бэлгээ өгсөн. Тэгэхээр өөрчлөлтийг авчрахдаа таныг ч бас ашиглахыг Бурхан хүсдэгэ гэсэн үг. Хэн нэг нь миний төлөө залбирч өгөх, найзтайгаа ярьж хөөрж байх үед хэлсэн үг нь итгэл найдлага төрүүлж, бүрхэг байсан зүйлийг тодруулж өгөх гэх мэт амьдралын эгэл жирийн цаг мөчүүдэд хүмүүс сүнслэг бэлгүүдэд ашиглан надад маш их нөлөөлж байдаг үлээ. Одоо ч гэсэн та бүхэнтэй ярилцаж байхад ариун сүнсээр улам их дүүрэх юмсан. Миний дотор тэр илүү их ажиллаж, түүний бэлгүүд, баяр хөөр, амар тайван гэд үр жимсэн гараасаа зоригтойгоор тунхаглая. Бурхан надад хайртай гэдэгт бат итгэе гэж бодогдож байна. Ариун сүнсээр улам илүү дүүрэх хүсэл минь улам л бадарч байна. Есүс тэр тусмаа Тэнгэрлэг эсэх тань өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавтай босуу гэсэн байдаг. Ямар ч хүн энэ урилгын дагуу гуйж болно. Тэгвэл үнэгүй бэлэг болох сүнсийг хүлээн авна. Таныг өөрчлөн шинжлэх, Бурхантай хувьчилсан харилцаа үүснэ. Илчтэл 22 дугаар бүлэгт ирээрэй гэж хэлэг. Цангасан нэг нь эрг, хүссэн нэг нь амийн усыг үнэгүй авах гэсэн байдаг. Надад үүгээр цангаж байгаа юм шиг санагдахгүй байх юм гэж та хэлж магадгүй л дээ. Тийм бол Бурхан ийм цангааг надад өгөөч гэж та залбирч болох юм. Ийм хүслийг Бурхан танд өгч чадна гэж би итгэлтэй байна. Бурхан ариун сүнсээрээ дүүрэхийг хүсдэг. Ирж таныг гэсэн Бурханы хайрыг мэдрэгтэн. Ирж ариун сүнсээр дүүргэгдэгтэн.